Монгол улсын үндсэн хуулинд иргэн амьд явах аюулгүй орчин ажиллаж амьдрах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ хууль дүрм үйлдэж чадахгүй байгаа юм а. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцоход асрах хамгаалагчгүй ганцаараа оролцох нөхцөл боломж өнөөдрийн байдлаар алгаа. Хараагүй иргэдэд зориулсан мэдрэгчтэй гэрлэн дуут тохио. Тэрэгцэртэй иргэдэд зориулсан намсгсан нөхөн гарц Улаанбаатар хотод хизээ бий болох нь тодорхойгүй байна. За нийслэлийн хэмжээнд бас 2011 онд бол нэлээд өрөвдөлт томох ажлууд хийгдсэн байгаа. За энд бол улсын төсөв, нийслэлийн төсөв, авто замын сан, за гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бол нэлээд ажлууд хийгдсэн байгаа. Энд бол сүүлийн үеийн одоо зураг төсөл бүх төсөвд нь бол та нар л анзаарч явах нь явгууны гарц центр бол бүгдөөнд нөгөө нэг яг тусгай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, тэмдэглэгээ тийм юмуд бол бүгдөө тусгагдж хийгдэж байгаа. Тэгээ цаашдаа бол энэ ажлын хүрээнд бас энэ явгууны зам тогтчлт гарц центр төр бол төлөвлөх тийм хандлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл дарга хэмжээ олноор орж ирдэг. Дууд дохио Монгол нэвтрүүлэн гэх мэтчлэн сүржин төсөл хэрэгжинэ гэдэг боловч яг амьдрал дээр нүдний өмнө ил харагдах үр дүн байхгүй байсаар байгаа юм а. Хэдийгээр салбар хариуцсан яамнаас тэмдэглэлээ сайжруулж нэмэгдүүлнэ гэдэг ч энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд ганцаар оролцох боломжийг хангалттай бас олгож чадахгүй байгаа юм а. За ингийн иргэд бид бол улаан, ногоон, шар ямар гэрэл асч байгааг нь хараад зам хөндлөн гараад замын гарцаарууд гарч чадж байгаа. Гэтэл яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол яг ямар өнгөтэй гэрэл асч хизээ гарах ёстойгоо бол мэдэхгүй байгаа. За урд нь бол 100 айлын зам дээр туршилтаар дуут тохиог тавьж байсан хэдий ч яг ингийн иргэд нь бол энэ бол маш их чимээтэй байна. Төвөгтэй байна гэсэн юм үндслээр болиулсан байгаа. Тэгэхээр зэрэг ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн зам гарч чадах. За ер нь бол замын хөдөлгөөнд өрөмд ганцаараа оролцож чадахгүй энэ нөхцөл байдал хүрээд байна. Шууд ариуна мөнгөн шаганар мэдээллээ.